Байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай сэтгэл подкастын дугаараар сэтгэл судлаач Бямж Аргал, сэтгэл судлаач Халин Цэцэг болон сэтгэл судлаач Нэн Эрдэнэ мэдгорой өмнөх дугаар дээр байсан. Дахиад та нартай уулзч байна. За өнөөдрийн бид орын ярилцах сэдв болохоор ер нь төвлөрөл буюу гүн төвлөрөл. Тэгээд яаж юмыг урт хугацаа нэг зүйл дээр төвлөрөх вэ? Тэгээд төвлөрөхөд юу саад болдог вэ? Тэгээд бид гурав ер нь яаж төвлөрөхийг оролддог вэ? Хичээдэг вэ? Талаараа ярилцсанаа. За тэгэхээр ер нь гүн төвлөрөл гэж яг төвлөрөл гэх нь энэс бол ойлгомжтой байгаа л та. Гэхдээ гүн төвлөрөл гэж яг юу хэлж байгаа вэ? Анхаарал төвлөрөл гэж бид нар ярьдаг. Гүн төвлөрөл нь анхаарал төвлөрлийн нэг хэлбэр. За анхаарал төвлөрлийн үед бид нар зориудаар болон зориудын бусаар ямар нэгэн зүйлд төвлөрч болно. Одоо бид өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн хин нэгэн хүн чанга чимээ гаргахад тэр хүн рүү хардаг. Гүн төвлөрөл болохоор зориудаар буюу бид нар ухамсартайгаар ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулж тэгээд урт хугацааны туршид буюу тодорхой урт хугацааны туршид шиг одоо 30 минут ч юм уу тий зөвхөн тэр зүйлдээ анхаарч төвлөрөхийг хэлж байгаа юм болов уу? Тийм. Гүн төвлөрлийн талаар өнөөдөр гурлаа яагаад ярихаар болсон юм бол одоо нэг ач холбогдол нь юу юм бол? Одоо угаасаа нөгөө ингээл ажил дээр бол амар хэрэгтэй байдаг шүү дээ гүн төвлөрөл. Тэгээ нөгөө нэг хэрэг гүн төвлөрч чадахгүй бол тухайн одоо яг хийх ёстой ажлынхаа үр дүн бол амар хангалтгүй гардаг миний хувьд. Тэгээд гүн төвлөрөхөд ер нь суралцах хэрэгтэй санагддаг. Тэгээ би бол өөрөө тийм сайн төвлөрдөг юм шихгүй юу. Айгу хурдан анхаарал сарндаг. Тийм болохоор одоо яг суралцаа явж гин. Тэгэхээр одоо маань сонсогчд ч гэсэн хичээл ихэд гүн төвлөрөх хэрэгтэй, ажиллаа ихэд гүн төвлөрөх хэрэгтэй. Бүх зүйл дээр гүн төвлөрөл одоо бага хугацаанд хийх бүтээх үр дүнтэй ажиллах юм бол хэрэгтэй болохоор ер нь ялцчихгүй одоо энэ сошиал медиа амар анхаарлыг сарниулдаг зүйлсийн дондын сэдвийг бол ярих хэрэгтэй гэж бодоод тэгээд хэдүүлээ сэдвийг сонгосон гэж бодож байна. За зүгээр хоёр ер нь хэр хурдан одоо анхаарал нь сарндаг вэ? Тэгээд буцаад яг яаж буцаад төвлөрөх гэж одоо хичээдэг вэ? Оролцдог вэ? Анхаарал төвлөрөл, гүн төвлөрөл ялангуяа маш чухал гэдэг ажил дээр бол илүү тод ажиглагдаж байна. Тэгээ өмнө нөгөө оюутан сурагч байхад энэ чухал гэдгийг ойлгодог байсан ч гэсэн одоо тийм бүр нэг төдийлөн сайн ойлгодоггүй байсан ч санагдаад байгаа байхгүй. Одоо яг тэгэхээр ажил дээр гарчвал бид нар ажлын 8 цагт ажиллаад 8 цаг нь амраад 8 цаг нь унтах ийм хэмнэлд орчиж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ажлын цагаараа сайн төвлөрч чадаагүйгээс болоод өдөр тексттэй байсан ажлаа дуусгаж чадахгүй. Тэгээд илүү цаг ажиллах. Тэгээд тэрнээсээ болоод ядраад өөртөө цаг зарцуулж чадахгүй байх. Тэгээд тэр нь явсаар хагаад нөгөө burnout буюу ажлаас хашрах шинжүүд илрэх зүйлүүд ажиглагдаад байгаа доо. Надад өөрт ч ажиглагдаж байна, хүмүүст ч ажиглагдаж байна. Миний хувьд болохоор ер нь бодохдоо анханасаа хүүхэд байхад, оюутан байхад анхаарал төвлөрөх илүү сайн байсан юм шиг. Одоогийнхоос илүү сайн байсан юм шиг санагдаад байгаа. Тэгээ одоо ингээд анхаарал төвлөрөх хугацаа маань яг хит болсныг мэдгүй. Гэхдээ өмнөхөөс арай богино болчихсон юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэр нь яг юутай холбоотой юм болоо? Тэгээ насных байдаг юм болов уу? Бодоод та хоёр юу гэж бодож байна? Одоо хүний нас явахаар бас анхаарал төвлөрөх чадвар нь багасдаг юм болов? Амьдралын хэм маягаас болдго юм болов? Миний хувьд болохоор яг төвлөрье гэд яг төвлөрдөг хүн бол шүү дээ. Яг яваанд төвлөрсөн байдаг гэх юм уу? Тэгэд гаднаас юм сарних юм орж ирээ сарнчих юм бол тэгэл сарнждаг. Гэхдээ буцаад нэг төвлөрсөн байж байгаа буцаад орохдоо нэг удаан сарниг бол айгу буцаад орчдөг л доо. Гэхдээ яг одоо бол яг хүснээрээ бол төвлөрмөр байдаг одоо. За яг энийг уртахад босчих гэл. Төвлөрчмөр тийм зоригтой гэх юм уу тийм. Би тэгээ бодоод одоо би яагаад ингэж анхаарал төвлөрөл маань багасч байгаа гэж бодохоор за хэд хэдэн өвчин зүйл байх шиг байгаа. Эхнийх нь бол ажлын онцлог байна тийм ээ. Одоо бид нар жишээ нь гэрийн даалгавраа хийгээд сууж байхад одоо манай сурагч оюутнууд маань за би өнөөдөр энэ биологи хичээлийн даалгавраа дуусгах чам маргааш математика хий гэвэл би өөрөө зохион байгуулж болно.
Ажил дээр бол тийм боломж ховор. Би ямар нэгэн таск дээр сууж идэл гинт өөрөөр даалгаврууд орж ирдэг. Ийм нөгөө гинтийн үеуд их байдаг шүү дээ. Тэгээд олон даалгаврын дунд ингэж мультитаскинг хийдэг. Тэгээд энэ бол бидний анхаарал төвлөрөлт, гүн төвлөрөлт их муугаар нөлөөлөд байгаа юм шиг та санагдаад байгаа. Тэгээд нэг зүйлдээ төвлөрч амжилтгүй дараагийн таскууд руу ороод байхаар тэрнээсээ болоод бид нар өөрсдөө стресстэй буюу нөгөө ажлынхаа онцлог нь өөрөөр даалгаврууд гинт орж ирээд байгаа нь өөрийнх нь буруу би төвлөрч чадахгүй байгаас болоод байна гэж ойлгоод байгаа юм шиг санагдаад байгаа. Нөгөө талаас болохоор амьдралын стресс гэх юм. Стресстэй байх үед ялтчгүй ажил дээрээ ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд ажиллаа хийхэд хэцүү байгаа юм шиг санагдаад байгаа. Та хоёр тэгж ажиглагдчихсэн стресстэй үед анхаарал чинь сарнаад байгаа юм шиг. Тийм, стресс үед бүр анханасаа төвлөрч өгөхгүй. Тийм нэг стресстэй жоохон тийм бухимдсан үед бол төвлөрий гэж угаасаа нэг төвлөрдгөө болохоор бүр яванд ордог хүн чинь ерөөсөө бүр орохчихгүй. Тэр үед шинэ би яадаг вэ? Одоо шинэ ажил дээр ажиллаж чи хувийн амьдралын стресстэй байлгаж бодъё л да. Гэтэл ингээ ажлын даалгавар ороод ирсэн. Яаралтай дуусгах хэрэгтэй байдаг. Тэгэл бараг л автоматар нухаж байгаа юм байна. Өөрийгөө хүчлээ. Тэгээд бүтэмж гарах уу? Тэгэл удлаа нэг юм гарах л та гэдэг одоо бүр айхтар миний сэтгэлд бол хүрсэн юм гарахгүй. Би нөгөө Монгол Улсын их сургууль дээр бас сэтгэл физиологийн хичээл орж байгаа. Тэгээ тэр хүрээнд бид нэр анхаарал төвлөрлийн талаар бас стрессийн талаар хичээл өгсөн. Тэгээ тэр үед оюутнуудтай хичээлээ заах гэж судалж явах үед ерөөдөө юу гэж олж мэдсэн бэ гэхээр энэ анхаарал төвлөрөл тэр дундаа гүн төвлөрөл тэгээд стресс хоёр бол ийм салшгүй холбоотой зүйлүүд юм байна. Буюу стрессийн үед бид нар ингээд физиологийн төвшөнд анхаарал төвлөрөх чадвар маань угаасаа алдагддаг юм байна л да. Хоорондоо юм зохицдгүй зүйлүүд юм байна. Тэгэхээр нөгөө ялангуяа урт хугацааны хортой стресс одоо стресс гэдээ ярихаар шууд муу зүйл аль болох стресстгүй байх хэрэгтэй гэж бид нар ойлгодог шүү дээ. Гэтэл стресс чинь богино хугацаанд бидэрт ирч өгдөг. Анхаарал төвлөрлийг бүр улам илүү сайжруулдаг гэж байгаа. Урт хугацааны буюу нөгөө стресстэй асуудлаа шийдэхгүй хэсэг хугацаанд явчихаар нөгөөх нь бидэд хортой нөлөө үзүүлж эхлэв. Нөгөө хит их анхаарал төвлөрөөл итгэвчээд байсан физиологч нь сүлдээ ядарч цуцаж эхлэхээрээ бүр өмнөхөөсөө илүү анхаарал нь муудаад нэг ч юм төвлөрч чадгаа. Нэг ч бүтээмж гарахаа болоод ирдэг гэж байгаа юм. Тэгээд бодохдоо одоо бид нар шинэ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь яагаад чухал юм? Магадгүй яагаад хүмүүс энэ подкастыг сонсож байгаа юм гэвэл ингэснээрээ одоо өөртөө туслах арга замуудыг олж стрессээс магадгүй гарч тэгснээрээ дараа нь ингээ анхаарлаа төвлөрүүлж ажиллаа их боломжтой болж байгаа юм болов уу гэж бодсон. Анхаарал төвлөрөлгээ ярихаар бас нөгөө хамаатай нэг юм нөгөө юу гэдэг лээ сэдв нь ADHD болж байгаа. Тэгээ алдчихгүй орчин үед бид нарт бол маш их түгээмэл илэрч байгаа шинж тэмдгүүд. ADHD гэхээр яхав нөгөө анхаарал төвлөрөхгүй тэгээ хит их хөдөлгөөнтэй болох юм эмгэг гэж нэрлэдэг. Гэхдээ заавал эмгэгийн төвшөнд биш ч гэсэн бид нарт ADHD-ийн зарим шинж тэмдгүүд илрээд байдаг. Тэгээ одоо жишээ нь энэ Английн NHS-ийн вебсайт дээр бичсэн байна л да. ADHD-г үед хоёр төрлийн одоо үндсэн шинж тэмдэг байна. Нэг нь анхаарал огт төвлөрөхгүй байх, нөгөөх нь аюу хит хөдөлгөөнтэй эсвэл гинтийн шийдвэрүүд гаргадаг болох. Тэгээ анхаарал төвлөрөхгүй байх дээр нэг юм 7 шинж тэмдэг байгаа юм. За нэг анхаарал төвлөрөх хугацаа нь маш богино болох гинэ. Жишээлбэл би маань нэг ярьжсэн тийм хүмүүс одоо гар утснаас болоод ч юм анхаарал төвлөрөх хугацаа нь богиносод байгаа байж магадгүй ч нэг баримтат кино үзсэн тухай ярьжсэн тэр тухайгаа бид нар ярьдаг. За одоо яг нэг саяхан 2 жил 1 жилийн өмнө Америкээр нэг амар шүүгсэн сенсац болсон юм нь юу гэхээр зөв нэг их сурвалжил тгий хэлсэн байгаа байхгүй юу. Одоо хүмүүсийн анхаарал төвлөрөх хугацаа нь алтан цагсныхаас илүү бага болсон гэд алтан цагсны 9 секунд бол хүнийх 8 секунд болцсон. Энэ нь тэгэл гар утсыг амар буруутгаж утгасан. Тийм сенсац айгүй их мэдээгээр явсан байхгүй юу. Тэгээд яг энэ цаад яг их сурвалжийг хайгаад баттай юм уу шинжлэх ухааны юм хайсан чинь яг энэ бол баттай юм олдоогүй. Гэтээ ингээд бус эрдэмтэд одоо түүх өмнөх ер нь түүхүүдийг судлаад үзэнгүүт
жишээ нь зөвхөн гар утас гэлтгүү. Одоо 1960-аад онд анх телевиз гарч амар их одоо од болж байхад бас хүүхдүүд нь ингээл амар их телевиз үзэл анхаарал нь урд нь сандждаг боллоо, юм төвлөрч суухгүй болчлоо гэж тэдүү байсан гэж байгаа юм. Тэрнээс өмнө радио гарч эхлэнгүүт бас хүмүүс тэгж ярьж эхэлсэн гэж байгаа. Бүр өмнө нь бүр ном анх гарч эхэлж байхад сонирхолтой ном гарч эхэлж байхад энэ хүүхдүүдийн анхааралд нөлөөлөд байна гэж хүмүүс анх шүүгж исэн гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг баримттай батлагдсан юм юу вэ гэхээр одоо байгаа хүмүүсийн анхаарлын хугацаа, ерөнхийдөө анхаарах хугацаа тэгээд 1990-ад онд та харьцуулахад өөрчлөгдөөгүй. Энэ бол яг батлагдсан гэж байгаа. Тэгэнгүүт зарим нэг их сурвалжууд бүр 1800-аад оноос хойш өөрчлөгдөөгүй гэсэн их сурвалжууд бас байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний анхаарал төвлөрлийн хугацаа богиносод байгаа гэдэг нь бол одоо үндэслэлгүй мэдээлэл. Заавал гар утастай холбоотой биш тийм. Ер нь үндэслэлгүй. Яг нөгөө нэг Индиа гар утсыг буруутгаад байгаа вэ гэхээр ер нь анхаарал сандахад 50% нь ер нь бидний өөрсдийн оюун ухаан байдаг, майнд байдаг гэд үлдсэн 50% бол гаднаад төлөө байдаг. Бид нэр зүгээр өөрийнхөө энэ 50%-ийг оюун ухааныхаа сануулж байгаа 50%-ийг гар утсаар орлуулж эхэлж байгаа гэсэн нэг тийм тамгал байсан. Зөв. Бас ингээ ярьсан чинь надад санагдчихлаа. Одоо бидний бага байхад телевиз үзэхээр нүдний хараа модно гэдэг телевиз үзүүлдэггүй байсан. Одоо утас үзэхээр нүдний хараа модно гэдэг утас үзүүлдэггүй. Тэгээ телевиз бол хараа модуулахгүй юм шиг болчихсон. Тэгээ яг тэрнтэй адилхан нэг юм сайд эффект юм шиг сонсогдож байна. Тэгээ хоёр дахь шинж тэмдэг нь аюул анхааралгүй юм жижиг сажиг алдаанууд их хийдэг болдог гинэ. Юм хумаа одоо энэ тийм тавиа мартчихдаг ч юм уу, эсвэл ингээ ажиллаа хийж байхдаа нэг жижиг үг үсгийн алдаатай бичээд явуулцдаг ч юм уу. Гурав дахь нь нөгөө аюул амархан юмнуудаа мартаад алга болгоод идэг болчдөг. Дөрөвдөх нь яг ийм цаг их зарцуулахаар ингээ удаан сууж хийхээр таскан дээр огт ажиллаж чадхаа болчдөг. Ерөөс ингээ суухаар ингээ дотроос нь тавчтай бүр босч юмар санагдаад. Тав дахь нь яг хүн юм ярьж байхад сонсохгүй байгаа юм шиг. Эсвэл ингээд зааварчилгаа өгч явахад ямар ч хүн хүлээж авахгүй байгаа юм шиг шинжээж эхлэгддэг. Тэгээд хийж байгаа үйл ажиллагаанууд нь байнга ингээд хосож өөрчлөгдөж идэг. Одоо нэг харахад цай чанаа явж байсан бол нэг харахад одоо хүнтэй юм ярьсан зогсож идэг. Тэгээд цайгаа дутуу орхицсан байдаг ч юм уу тий. Тэгээд өмнөөс болоод 8 дахь нь хийж байгаа үйл ажиллагаануудаа зохион байгуулахад айгүй асуудалтай. Зохион байгуулалтын асуудлууд илэрдэг гэсэн байгаа. Энэ нь тэр ADHD гэдэг одоо шинж өвчнээ гэх юм уу те үндсэн шинж тэмдгүүд гэж байгаа юм. Тэгээ ингээд бодохоор энэ сүүлийн 8 дахь шинж тэмдэг дээр зохион байгуулалттай холбогдоод ирэхээр би бас бодож байсан. Заримдаа бид нэр ингээд зохион байгуулалтгүй байгаа байдлаа анхаарал төвлөрөхгүй байна гэж андуурдаг юм болов. Энэ хоёр чи юу нь явж байж баг нийл юмны хоёр тал юм биш үү? Одоо бид нар зохион байгуулалттай байгаа үед анхаарлаа төвлөрүүлэхэд илүү хялбар болдог юм шиг. Эсвэл угаасаа анхаарал төвлөрөл ялангуяа гүн төвлөрч чаддгүй хүмүүс зохион байгуулалтгүй байдаг юм шиг нэг юм хоорондоо ямар ч холбоотой сэдвүүд шиг санагдаад байгаа. Тэгэхээр нөгөө жишээ нь ADHD-тэй хүүхдүүд дээр бид нар хийх байгаа ажлуудаа ингээд жагсааж бичээд ширээн дээр нүдэнд хартар газар наагаарай. Тэгээ хийсэн ажлынхаа ард ингээд тэмдэглээд яваарай гэж одоо зөвлөгөө өгдөг шүү дээ тийм. Яагаад гэвэл тэр хүүхдүүд нэг хийсэн ажлаа дуусгахад айгүй асуудалтай байдаг, дандаа дутуу орхичих гээд байдаг. Тэгэхээр эн чинь бас давхар бид нэг зохион байгуулалтын чадвар дээр нь л ажиллаад байгаа юм шиг санагдаад байгаа юм. За би өөртөө айгүй их яриад байгаа шүү. За Нандагийн үед ямар хөө бид байна тийм юу хуваалцмаар байна. Би өөрөө нөгөө төвлөрөх одоо би өөрөө хүчээрч явахдаа за би яг энэ цагт л ингэ төвлөрнө гэхгүй л бол аяг хорт анхаарал сарндаг хүн байхгүй юу. Тэгээд тэнгуүтээ яг яадаг вэ гэхээр яг гол ажлаа хийхдээ одоо ингэ төвлөрмөр байгаа шүү дээ тий. Тэнгуүтээ тэндээ төвлөрч чадахгүй болгонгууд өөрийнхөө ажилласан юм болохоор ингэ өөр илүү дутуу юм хийж одоо тэрэн дээрээ төвлөрч ийн гэж өөрийгөө хуурдаг гэх юм уу жишээлбэл имэйл шалгах байж болно. Эсвэл одоо юу гэдэг чинь яг хийх ёстой гол юм дээр төвлөрөхгүй өөр жижиг юм дээр одоо төвлөрөөд тэгээд яг тэр төвлөрч байгаа гэсэн эцсийн дүнд би гол юм дээрээ төвлөрөөгүй болохоор одоо тэр өдөр үр дүн өнгөрдөг тий. Тэгэхээр яг гүн төвлөрөхдөө яг юун дээр бас төвлөрөх үе гэдэг одоо хүчээр зориудаар одоо өөрийгөө дайшлах хэрэгтэй гэж би бол өөрийгөө боддог. За тэгээд хөгжим сонсдог.
Гэхдээ хөгжим сонсохдоо ингээд яг бид нар дууны үгийг мэддэг ч юм уу эсвэл одоо тэр үг яваад их юм бол бас төвлөрөхөд аяг жоохон төвөгтэй болдог. Тэгэхээр нэг тийм үг мөггүй айч юм уу дуу сонсохоор бас арай гайгүй. Эсвэл хэлний ойлгохгүй франц ч юм уу тийм. Тэгэхгүй бол нэг англи ч юм монгол юм орч ихээр баг заримдаа ингээд зөв нэг хийх хажуугаар толгойтой нөгөө дууд ингээд тавтагдаж байгаа. Тэгэхээр төвлөрч чаддаг байгаа. Тийм тэгээд би бас их босч явдаг юм байгаа. Өөрийгөө амар сайн ажигладаг. Яа ингээл жоохон одоо таск маань хэцүү байхад хэцүү ч юм да хэцүү санагдаад би ингээд төвлөрөө дуусахтай байхад одоо нэр асуудлаас нэг төрөх хугацаанд зугатаагаад босоо явдаг ч юм уу эсвэл явж цай авч юм уу кофе жуудаг тий. Тэгдэг. Тэг яг тэр үед өөрийгөө ингээд хаяа барьж аваа. За үгүй ээж одоо яг намаас суугаад наатгаа дуусах гэж өөртөө хэлдэг. Тийм. Тэгээд ер нь гүн төвлөрөхөд одоо бэлтгэлтэй л хастай юм шиг байна. Юун одоо ямар юм сатаарч болохоор байна. Тэгээд тэрийг өөрөө тооцоолаад за би тэгэхэд тэгдэг шүү. Би одоо ингэхэд төвлөрөхөө болох гээд байна. Тэгээд тэрийг яг барьж аваад суух хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд ер нь тийм. Тэгээд яг ямар үр дүнд хүрмээр байгаа гэдгээ тодорхой болгоод яг нэг 2 цаг би төвлөрнө гэх юм бол 2 цагийн дараа яг тэр үр дүндээ хүрсэн үгүй юу гэдгээ өөрөө бодчихвол арай одоо цааш төвлөрөхөд юм болох юм болов уу гэж боддгоо. Тэгэхээр ер нь гүн төвлөрхийн эхний үе шат чинь тэр гүн төвлөрнө гэдэг шийдвэрээ гаргах юм байна шүү дээ. Тэгээд хугацаагаа зааж өгөх одоо 2 цаг ч юм уу тийм. Тэр чинь бас дахиад нөгөө миний яриад зохион байгуулалтын нэг элемент болж чинь тийм. Дандагийн ярианаас ингээд сонсоод тахаар таск нь ялангуяа хийхэд хэцүү ч юм уу өөрөө ойлгохгүй байгаа ч юм уу эсвэл дургүй байгаа ч юм уу тэр зүйлээсээ цухтаагаад байдаг юм шиг. Сонсогдоод байна л та. Тэгээ би ч гэсэн бас бүхэл хүн тэгдэг баг. Тэгээ өөрийнхөө дуртай зүйлийг болол нэг хэлүүлэл аягүй урданд ингээд босч явахгүй, сатаахгүй хийчихдэг тий. Ажил дээр жишээ нь бид дандаа дуртай хийх хүссэн таск орж ирнэ гэж бол байхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн хэцүү анхаарал сарниулаад байгаа тохиолдлууд нь юун дээр байна гэдгийг магадгүй ажиглах хэрэгтэй юм шиг байна. Яг ямар жишээ хичээлээ хийх болохоор анхааралч илүү сарниад байна. Тэр нөгөө дургүй зүйл нь байх магадлалтай. Тэгвэл тэр үед яаж одоо өөрийгөө хүчилж гэх юм уу одоо Бямбатар юу гэж хэллээ. Яаж игээл хийдэг дээ гэдэг чинь яаж хийх вэ гэдэг арга олвол зүгээр юм болов. Тэгээ бас өөрийгөө бэлтгэхтэр нэг зүйл санаанд орсон нь орчны одоо юм янз бүрийн шинэ юм өдөөгч нар шүү дээ. Одоо дуу чимээ. За нүдэнд харагдаж байгаа энэ олон тогшлууд. За юу утаснаас ирж байгаа текстүүд өөр юу гэж болох вэ гэдэг энэ гаднаас ирж байгаа бүх өдөөгч нар хитрхи их байхаар угаасаа бидний анхаарал маань гүн төвлөрөхөд асуудал үүсэх нь ойлгомжтой. Тэгмүүд одоо шинэ Японы тэр минимал стил бол эрүүл мэндэд маш сайнаар сэтгцэн эрүүл мэндийг сайнаар нөлөөлж байгаа нь бол ингээд батлагдаад байгаа судалгаануудаар буюу нөгөө янз бүрийн тогшил хэрэггүй зүйлүүдээс тэр хүмүүс ангижирснараа ингээд сэтгэл санаа нь илүү тайван болоо төвлөрдөг болж байна гэдэг байгаа. Тэгэхээр жишээлбэл би сая шинэ ажилд орохдоо ширээн дээр нөгөө нэг юу авах уу номын 50 тэгэл өөрөө би тогшлоод авах уу гэхээр нь авахгүй гэсэн. Яа тэгэл номын 50 дотор ямар нэгэн ном бичиг баримт хийгээд тэр хизээч хардаггүй. Зүгээр нэг сүнээр олцдог тийм. Тэгсэн юм тэр ингээд ширээн дээр хөглөрөөл бүр их болоод ингээд байгаа л гэдэг. Тэгээ ингээд нөгөөдгөө харахаар ингээд их хэмжээгээр биш ч гэсэндээ нэг юм анхаарал сарниад байгаа юм шиг. Миний нэг анхаарал болон ирч хүчийн тодорхой хэсгийг тэр нэг зүйлүүд аваад байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор ингээд ялангуяа төвлөрхийг хичээж байгаа үедээ ширээгээ арай нэмэгцэгцтэй тэгээд болж өгөл цөөхөн юмтай байлгах ч юм уу тиймэрхүү арга хэрэглээд үзвэл бас зүгээр юм болов. Тэгээд миний хувьд бас нэг босч яваад байдаг. Одоо босч явах ч өөр юм их гэдэг гэсэн шүү дээ тий. Тэгээд яг босч явах үедээ босоо явчихна. Босгоо хүчсэн үедээ болохоор өөрөөсөө за яг яагаад одоо энэ таск яг юунд хэцүү бэ? За энийг яг яаж шийдэж болох уу гэж ерөөс асуудаг болсон гэх юм уу? Тэгээд би үнэхээр өөрөө шийдэж чадхаар байх юм бол окей шийдлийнхэн дагуу ингэ ажиллана. Шийдэж чадахгүй бусдын тусламж аваад авах хэрэгтэй байх юм бол ингэж удаан бодож өөрийгөө зовоолгүйгээр газ тэр одоо бусдын тусламжийг аваад тэр ажлыг урагшуулах хэрэгтэй гэдгийг нь ойлгоод байгаа. Тийм тэгэхээр гүн төвлөрөл гэдэг маань бас тухайн ажлаа хийхдээ бас хажуугаар нь яг яаж тэр тухайн асуудлуудыг хурдан шийдэх вэ гэдэг дээрээ шийдвэр гаргах юм орж ирдэг. Тийм тэгэхээр заавал одоо гүн төвлөрнөөр ганцаараа ажиллана гэдэг үг бас биш болчиход байгаа байхгүй тийм. Заавал 2 цаг суун гэсэн бол 2 цагаа суугаад байх биш. Ер нь ажлын байран дээр төвлөрч ажиллахад яг янз бүрийн даргууд л юм л та. Тэгээд
ингээ харж байхад их дурддагддаг нь одоо жишээ нь таны хэлсэн шиг зохион байгуулалттай гэд нэгт зохион байгуулалттай байна. Одоо яг баг цаг зохион байгуулалтад хамгийн наад жишээ нь юу гэхээр баг цаг би юу хийх ёстой вэ гэдгээ бодно. Тэр цагтаа би нөгөө юм хийж явах байхгүй зохион байгуулалттай юм. Тэгээ хоёрт гэх юм бол одоо нандагийн босон явчдаг гэдгийгсэн шүү дээ тий. Жохон амралт аав. Айгүй урт хугацааны биш ер нь баг амралт аав гэсэн байсан. Тэгээ гуравт болохоор яг энэ жинхэнэ нэрийг бол би мартчихлаа. Гэтэ яг юу гэхээр одоо нөгөө нэг одоо имэйл илүү дутуу чат ч юм уу те Монголд л чатлах л та. Энийг ерөнхийдөө баг шалгаж өдөрт 2 ч юм уу те. Тэгэхгүй бол тий. Тэгэхгүй л нэг судалгаа байгаа байхгүй юу? Жишээ нь ингээ хэрэглэгчтэй судалсан чинь хэрэглэгчдийнх нь ихэнх хувь нь 6 минутанд эхний 6 минутын дотор Slack гэж аахгүй юу? Ерөнхийдөө л энэ гадаадын судалгаа. Монголд болохоор баг Messenger л ах л та. Slack Messenger имэйлээ шалгадаг. 6 минут тутамд нэг удаа. Тийм 6 минутанд нэг удаа. Бүр ингээ 3.1% нь 3 минутанд нэг удаа гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь өөрөө ингээ амар их сарниулаад идэг. 30 хүн байлаа гэхэд 10 одоо 3 минутанд нэг удаа шалгах. Имэйл, Slack яа үдийн тийм юмнуудаа шалгаж чинь гэж байгаа байхгүй. Тэнгүүд ерөнхийдөө бас өөр судалгааны невротик хүмүүс ер нь ингээд имэйл, Slack энтрээ шалгах болгондоо стресс жидэг гинэ. Тэгэхээр үнэхээр жоохон невротик ч юм уу стресс гэдэг бол энийг бол тоог нь үнэхээр багасгах хэрэгтэй. Невротик гэдгээ баг зэрэг тайлбарлах хэрэгтэй. Гэтэ невротик бие хүн гэдэг маань сэтгэл зүйн тайван доктортой байдлаа маш одоо амархан алддаг. Жижигхэн стресстэй үйл явдалд тайван байдлаа алддаг. Нэгэн төрлийн одоо энгийнээр бол амархан стресстэй хүн гэдэг ойлгож байгаа болно гэсэн. Тэгэхээр 3 минут тутамд гэдэг чинь хайранч гайгүй байгаа биш сонсогдоод байна. Одоо би жишээ нь оюутан байхдаа диплома бичиж авах үед маш их стрессжсэн. Тэгээд гадаадд байхаар нөгөө айгүй их ганцаараа байхаар Монголд одоо юу болж байгаа, найзууд юу хийж байгаа л гэл ингээл утсаа их оролцдог болчтой. Тэгээд iPhone-ы нөгөө нэг орой юу ирдэг штэ. Одоо та өнөөдөр уцаа тэдэн удаа барьж авсан. Нэг өдөр би бүр 1000 удаа барьж авсан байсан уцаа. Тэгээд уцаа барьж аваа хамгийн түрүү 81% нь Instagram-аа нэт юм байна гэж гарч ир тэрийг харцгаад би бүр юу юм байна да. Нөгөө нэг стресстэй болоод ч юм уу ингээд ямар нэг юмдаа төвлөрч чадахгүй хийж байгаанаасаа цухтаагаад ирэхээр одоо дипломоосоо цухтаагаад ирэхээр уцаа бариад авах юм байна да гэдэг. Тэгээ нөгөө цухтаж байгаа нэг хэлбэр нь л уцс болчиход агш байгаа юм тий. Одоо сатааруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Миний хувьд. Тийм. Яг тэр нөгөө тэр стресслж байгаа төвлөрөхгүй би өөр юм төр ингээд одоо миний төвлөрөл зориудаар шаардахгүй юмд би одоо ингэж тархиа амраахын тулд тэрийг барьж авч байгаа ч юм уу тэгж л байгаа үрдэл байх та. Анхаарлаа төвлөрүүлж ялангуяа бүр гүн төвлөрч сурахын тулд бясалгал хийх хэрэгтэй гэж хүмүүс их ярьдаг болсон тийм ээ. Ялангуяа mindfulness гэдэг арга бол одоо бүр дэлхийн нийтээр юу гэх юм. Айгуу тийм алдартай болж байна тий. Та хоёр энэ талаар сонирхож үзсэн. Ер нь бясалгал хийдэг үү? Тогтмол бол хийдэг үү? Тийм. Гэхдээ яг зориудаар бол хийж байсан. Одоохондоо хийхгүй байгаа. Ерөнхийдөө судалгаануудыг хараад байхаар гүн төвлөрч сурах одоо арга нь бол бясалгал хийх юм аа гэж олон судалгаа байгаа даа тий. Бясалгал хийх үедээ нөгөө бид нар зориудаар өөрийнхөө бие махбод дотор одоо болж байгаа мэдрэмжүүдийг гэх юм уу тий. Одоо биений маань хаана юу мэдрэгдэж байна, амьсгал маань яаж юм гэдэгт зориудаар анхаарлаа төвлөрүүлснээрээ энэ тархины духны уртлын хэсэгч анхаарал төвлөрөх болон энэ өөрийгөө удирдах чадвартай их холбоотой гэж яриаддаг. Тэгэхээр духны уртлын хэсгийг хөгжүүлдэг юм байна. Тэр одоо духны урд хэсгийн мэдрэлийн эсүүдийн холбоосыг илүү хүчтэй болгож өгдөг юм байна гэсэн судалгаанууд байгаад байгаа. Нөгөө талд бясалгалын талаар гурлаа бас судалж байгаа тусдаа яриулсахгүй тийм. Одоо түрүүний хэлсэн одоо 3 арга бол ерөнхийдөө гадаад юмыг зохицуулах ч юм уу тийм. Ер нь ингээд анхаарал хандхад 50% гадаад 50% нь яг өөрөө оюухан байдаг гэдгсэн шүү дээ. Яг ингээд аргууд ингээд ихэнх нь ингээд юм гадаад юм зохицуулах аргууд байгаа байхгүй юу? Яг ингээд за ингээд дотоод оюуханаас сарниулахгүй байх яг ямар арга байна гэл тэгэнгүүт бүгдээрээ л бясалгал гэл тэгээд байгаа байхгүй юу?
Одоо жишээ нь одоо 1925 онд гэж аахгүй нэг зохион бүтээгч ер нь ингээ хүн тулгардаг хамгийн хэцүү асуудал юу ингээд урт удаан төвлөрөж бодож суух өөрхийн бодолтой ер нь ингээ төвлөрөх хамгийн хэцүү зүйл гэж өөрөө тэгж хэлээд тэгээд нэг тийм ихсэн тусгаарлагч гэх юм isolator гэдэг юм бүтээсэн гэж аахгүй. Тэр нь ингээд дуулах шиг заяа амар том ингээд хүний толгоогоор ороод ингээ мөрөн дээр тогтоод тэгэнгүүтээ ингээ хоёрхан шилэн нүдтэй. Тэгээ хамарныхаа тэнд зүгээр нэг оксижен орох энэ сувгтай хүчил төрөгч. Тэгээд тийм юм зохион бүтээсэн гэж аахгүй. Тэнгүүт ингээд гадны 98%-ийг ингээд тусгаарлана гэж яасан. Тэгээд яг өөрөө гэтээ одоо зохион бүтээгээд юун дээрээ тайлан дээрээ бичихтэй. Энэ бүтээгдэхүүн одоо ингээд төвлөрөгчийн туслана гэсэн ч ер нь та өөрийнхөө анхаарал чинь 50% нь өөрөөс харинждсан байл энийг ашигласан ч гэсэн санамжтгал юм байлээ гэж бичсэн байдаг үлээ. Тэгэхээр ингээд 1925 онд тэгж ярьж ирсэн баг. Тэгэхээр ингээд орчноос өөрийгөө бүрэн тусгаарлаа гэж 100% төвлөрнө гэсэн үг бол биш. Таны ингээд дотоод тэр сэтгэл зүйн хүчин зүйлүүд чинь бас нөлөөлөд байна гэсэн санаа энэ. Тэгээ сэтгэл зүйн хүчин зүйлүүд гэснээс одоо жишээ нь сэтгэл зүйн стресс байлаа гэж одоо л та нэг санаа зовнил ч юм уу. За тэрийг нэг зохицуулчихсан ингэж хийсэн гэд тэгэл ажиллаа хийгээ суугаар нөгөөх нь бодогдоод байдаг тий. Тиймэрхүү асуудлуудаа бас зохицуулал анхаарал төвлөрөхөд одоо шийдчихвэл төвлөрөхөд илүү хэлбэр болдог тий. Тэрэн дээр одоо нэг туслах хүн нь ялцчихгүй сэтгэл зүйч тэгээ сэтгэл зүйн зөвлөгөө байх гэж бодож байна. Тийм тэгэхээр нөгөө ингээл яриад айвал айгүй ярих юм байна. Гурлынхаа цаг нь юу болж байгаа вэ? Болж байгаа. Тэгвэл нөгөө нэг энгийн арга нөгөө нэг хизээ төвлөрөхөөр хизээ одоо сатаархаа төлөвлөлчүүл дээр юм санагдаад байгаа байхгүй. Хизээ бид тэр стресс одоо угаас надад стресс байгаа. Гэхдээ бид тэр асуудлыг хизээ бодох вэ гэдгийг төлөвлөчвөл. Жишээлбэл би 8-аас за 5-ын хооронд ажилладаг байлаа гэж бодоход за би эхний 4 цаг би яг ажиллаа хийгээд за тэгээ сүүлийн 2 одоо тархахаа өмнө 2 цагт би яг тэр нэг наваг зовоод байгаа асуудлыг шийдлэх болохонд бол төвлөрөн ч юм уу те. Тэрийг өөрөө зохицуулдаг байх юм бол за хааштай би угаасаа энэ угаасаа бодож стресст нь гэхдээ энийг би яг тэр ажиллаа тархахаа өмнө 2 цагийг одоо бодох ч юм уу яг тэгвэл бүр ингээд тарих амарх байх гэж боддог. Эсвэл нөгөө төвчөрч байхдаа бодвол амар юм шиг. Би төвчөрч байгаа ядаж хүртэнтэй стресстэй. Нэг юу гин санаанд орчлаа. Facebook ухаад явжсэн чинь нэг пост байсан. Ингээд нэг гадаад эмэгтэй номын сан цаажсэн чинь нэг залуу 5 минутын турш уйлсан энэ номын сан дотор авч чам. Тэгсэн чинь утасныхаа сэрүүлэг дуурсан чинь сэрүүлгийн унтраасна шууд нөлөмсөн харьцсан компьютер дээр ажиллая гэж суугаад байсан. Тэгээ энэ одоо яаж байгаа юм бэ гэсэн доор нэг хүн би яг надад харж ирсэн. Тэгээ доор нэг хүн наа чин цагийн менежмент хийчихсэн. Тэр шиг бас анхаарал төвлөрөл дахиад цагийн менежменттэй холбогдоод. Нөө урд исэн байхгүй. Урд оюутнууд чинь амар өрсөлдөөнтэй амар хичээлээдэг. Тэгээ би яг номын сан сууж ирсэн чинь нэг охин яг амар уйлал сайхан сэтгэлийн онготлуулаад нөлөөсөө арчаал шууд үргэлжлүүлсэн. Харин тийхүү орой амар надад бас тэр айгу зүгээр санагдах байхгүй юу? Тийм байна тий. Тэгэхээр нөгөө бид нар ингээл зохион байгуулалттай байна, шийдвэр гаргана гэдэг чинь тэгээд гүн төвлөрөхтэй бас үнэхээр салшгүй холбоотой юм байна гэдгийг. Тэгээ стрессээ бас зохицуулдаг байна гэдэг чинь холбоотой юм байна гэдгийг л 3-7 өнөдөр баг тийм төгөлтөнд хүрч явах шиг байна тий. За тэгэхээр өнөөдрийн дугаараараа тал талаас нь одоо энэ гүн төвлөрөл анхаарал төвлөрөл доторх гүн төвлөрөл гэдгийг барьж авч энэ тал талаас нь ярьлаа. Тийм тэгээд яг ер нь мэдээлэл олгох болон өөрснөө дээрээ толгардаг туршлагаасаа үндэслээд та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд хэрэг таалагдвал комент сэтгэлээ бичээрэй. Тэгээд дараагийн удаа ямар сэдвийн талаар ярилцмаар байгааг комент зүйлдэж болно. За тэгээд нөгөө Happy-Do гэдэг аппликейшны талаар бид нар өнгөрсөн дугаар дээр бас дурдсан байгаа. За энэ Happy-Do гэдэг нөгөө дадал үүсгэдэг аппликейшн дотор маань гүн төвлөрөл гэдэг дадал бас байгаа. Тэгэхээр хэрвээ та одоо яг цагийн менежментээ гаргаад би 2 цаг гүн төвлөрнө гэх юм бол Happy-Do аппликейшн дээр гүн төвлөрөл дадал дээрээ 2 цаг гээд хугацаагаа өгчвөл өдөр болох 2 цаг хийнгээ хугацаагаа өгөх боломжтой байгаа шүү. Тэгэхээр тийм зориултын аппликейшнийг тусламж аваад өөрийнхөө процессыг одоо хянах боломжтой байгаа та ашиглаад үзээрэй гэж хэлье. За тойрч нэмжлэх санаа байна уу? Ер нь
одоо жишээ нь хабитүүдээр би 30 минут гүн төвлөрнө гэж өгсөн бол яг цагаа явуулаад 30 минут утсан дээр цаг бол гүйжлээгаа айгуу гой мод ургаал тийм мод ургаал 30 минут төвлөрөө дуусгах юм бол тий 30 минут төвлөрөө дуусангууд угаасаа утас сэрүүлэг дуурна. Тийм тэгээ ерөнхийдөө 30 минутанд ажиллаж дуусгаагүй байх юм бол хугацааг нэмж болно. Чамдаа тэ хэрэглээд үтсэн чинь ямар хөө санагдсан бэ? Төвлөрөхөд чинь илүү тусалж байсан уу? Ер нь тусалж ийсэн. Тийм одоо жишээ нь зөв нэг сатаардаг юм байна одоо би утсан дээр ингээд цаг явуулаад хажуудаа тавиад одоо утас оролдохгүй шүү гэхээр ерөөдөө нэг гар гүдэг юм байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тийм. Тэгвэл бүгдээрээ Habitu application-ыг татаад бид өнөөдөр ярьсан гүн төвлөрөх аргад туршаад үзээ бүгдээрээ. Тийм багийн хэлснээр 30 минут чаж болно, андаг хэлснээр 2 цаг чаж болно. Магадгүй багаас нь эхлээд ихсэгвэл 10 минутаар чиглэж болно шүү дээ. Үр дүнтэй байхаа гэж бодож байна. Тэгээд сонссонд баярлалаа. Тийм бас ярилцахад нөгөө юу гэдэг лээ үзэгчдийн өсөлтөөр сэдв байх юм бол бид гуравт хэлэх юм бол бид гурав дээр тухай судлаад тэгээд хоорондоо бас энгийнээр ярилцах боломжтой байгаа. За, дараагийн дугаар хүртэл баярлалаа.